байсан. Бид бол нэг Батбаатар гэдэг энэ бол манай ах тэгээ хамтлагийн ахлагч Батхүү бид хоёр нийлээд гараад байна. Бодит юмс бүхэн зүгээрэлхий хосон зүудэн додрогцсон бэлэхэнх запраагүй зүгээр л ертөнцийн дөө ойлгомжгүй бодо санаа сото all your feelings бодит юмс бүхэн зүгээрэлхий хосон зүудэн додрогцсон бэлэхэнх запраагүй ертөнцийн дөө ойлгомжгүй Аратна гэдэг хамтлаг маань анх 14 онд эхний цомгоо гаргаж ирсэн. Тэгээ тэрнээс хойш бид хоёр яг Аратна гэдгээрээ явж эхэлсэн. Тэрнээс өмнө болохоор би хөгжмийн сургууль Мориорын ангид сурч аваад тэгээ Батхүү болохоор график дизайнер гэдэг ангид сурч аваад тэгээ бид хоёр ингээ нэг нь хөгжим хийж нөгөөдг нь одоо юу гэдэг менежмент юм уу, дизайн юм уу, тэгээ микс мастер ч юм уу бус юм хийдэг болол юм хамтлаг болсон. Тэгээ нэг тиймэрхүү нийтдээ 4 цомог баха. 4 EP 2-4 дуутай, 2-5 дуутай. Тэгээ цомог болно жилд нэг удаа ингээ өөр лейблүүдээр дамжиж явж гаргаж ирсэн.
хоёрыг яаж танилцчихсан? Яаж танилцчихсан бэ? Аа анх манайх төрчөөд тэгээ 2 жил болонгууд би төрсөн байхгүй. Тэгээ яалтчгүй ингээд нэг ээжээс гарсан болохоор ингээд нэг гэрт байгаадсан болохоор тэгээ танилцахаас өөр аргагүй болсон. Нэг тиймэрхүү. Тэгээд анх яагаад хоёр ингэж нийлээд уран бүтээл хийж юм ийм сэтгэлсэн бэ? Бид хоёр анх үгэлдэг байсан. Тэгээ үг бичиж чаад 10 настайгаас хойш 10 настай байхны жижигэн цомог хийжсэн. Тийм хятад Casio дээр бит хийж тэгээд хятад B3 дээр рекорд хийж нэг цомог хийжсэн. Тэрнээс хойш маш удаан засварлаж жаад тэгээд буцаад рэп хийхээр шийдээд тэгээд яг өөрийн гэсэн хөгжмөнтэй болъё гэж бодсон ч нөгөө зараад гадуур зарж исэн хөгжмүүд нь амар үнэтэй байд юм бэлээ. Тэгээ аргагүй өөрөө хийж эхлээл. Тэгээ рэпээр хаяад зөвхөн хөгжмөндөө орсон. Одоогоор ямар нэгэн лейблтэй харьяалж байна уу? Одоо Сан Хоологийн Beatbird гэдэг лейблд харьяалагдж байгаа. Тэгээ тэрнээс гадна Martin Garrix-ийн Stampede гэдэг лейблд харьяалагдж байгаа. Хоёулаа гэхдээ Монголд байдгүй. Тийм болохоор хүмүүс мэдэхгүй ч байж магадгүй. Та хоёр хаана амьдарч уран бүтээл хийж байна? Ер нь бол хаасаагүй шүү дээ. Одоогийн байдлаар бол тэгээд ер нь бол улаан байршилтглаа. Тийм төрсөн болохоор тэгээд энд хөгжим хийхэд Улаанбаатарт арай гоё болохоор энд жоохон тийм юу авдаг, урам авдаг энэ хотоос. Сая тоглосон уран бүтээлийнхаа Саяны тоглосон дуу болохоор улаан өдөд хийгдсэн. Тэгээд улаан өдөд хийгдээд хамгийн анх зүгээр гэртээ зурагтаараа компьютерээр зурагтан залгаад ингээ хийжсэн. Тэнгүүтээ трийг орхиод 3 юм уу 4 сарын дараа энийг Амраагийн дуучнараа явуулаад тэгээ Амраагийн дуучнаа нэг жоон хоолой бичингүүтээ бас л орхисон байхгүй тэрийг. Тэгээ дахиад нэг 3-4 сарын дараа энэ дууга өөрчлөөд яг саяны шиг болгоод рекорд гэх лейблийн тэгээ рекорд гэх Франц лейблийн Филеминион гэдэг цомрлог гэх юм уу compilation орсон. Тэгээс гарч ирсэн дуу гараад одоо 2-3 жил болж байгаа. Одоо явах дуу болохоор Troye Sivan Martin Garrix хоёрын There For You гэдэг дуу. Тэгээ энэ дээр Martin Garrix-ийн лейблээс бид хоёроор ремикс хийлгээд яасан байгаа. Энэ дуу хийжсэн байгаа. Тэгэхээр баруунаас Troye Sivan ирэх боломжгүй болохоор ингээ би дуулж байгаамаа. I woke up and stuff today, and lately everyone feels fake. Somewhere I lost a piece of me, smoking cigarettes in balconies. But I can't do this alone. Sometimes I just need a line. If I call you on the phone, need you on the other side. So when your tears roll down your pillow like a river, I'll be there for you. I'll be there for you.
I hope you're waiting at the end. But I can't do this alone. Sometimes I just need the light. If I call you on the phone, need you on the other side. So when your tears roll down your pillow like a river, I'll be there for you. I'll be there for you. I'll be there for you. Энд Улаанбаатарч улаан өвдөж нэг сонсогч байхгүй бах. Ихэнх сонсогчд баруунд байдаг. Европ талтай, Америк тал руугаа. Янз янз саний дуу болохоор нэг Тройшийн байх. Түрүүний Амрагийн дууны Амраал бичсэн. Тэгээ дараагийн тоглох дуу яг өөрийн дуу гэхдээ гаргаагүй байгаа. Нэг найзын бичсэн үгтэй. Одоо болохоор тийм цахилгаанлаг биш акустик мэдээж гаргаагүй байгаа болохоор тийм байхгүй дуу. Тиймээс ингээд энэ дээр л тоглохоос Cross my brain, please don't panic. I like this game. Ooh, you can love it too. The things I love are killing me, and you're the reason I don't see. Oh, my mind's so close to blow. And I'm still thinking about it. Don't you want to feel the same? Thoughts that fools around you will make you forget my name. And I'm still thinking about it. Don't you want to feel the same? Thoughts that fools around you will make you forget my name. Fill me, it's not enough. It is not easy to keep your love. There is a day when hell became okay. You can blow up my favorite star to
pierce my proud heart with little sharp threads. And I'm still thinking about her. Don't you want to feel the same? It's just those that force around you will make you forget my name. And I'm still thinking about her. Don't you want to feel the same? Those thoughts that force around you will make you forget my name. Достаточно вышло, да? Достаточно вышло, да? Энийг анх ингээд дуулж үзэж байгаа болохоор жоохон тийм юу байж магадгүй. Шивтэй түүхий. Энэ дууныхаа нэр ямар нэртэй болж байгаа? Stripper Razor. Cross my brain. Please don't panic. I love this game. Гарааг болохоор яг тодорхой нэр байхгүй байгаа. Гэхдээ ажлын нэр, хар нэр нь, бор нэр нь ч үлээ. Stripper Razor. Тэр нь таны гэр бүл юм урлагийн юм. Манай гэр бүлийнх ер нь баг тийм жилийн ажил хийдэг хүн байдгүй, бүгд зураач дархан ер нь бүгд урлагтай холбоотой хүмүүс. Ойрын төлөвлөгөө гэвэл намар хавцаа дахиж нэг EP гаргах бах тийм найдвартай байна. Гэхдээ тэр EP-гээ синглүүдээр гаргана. Өмнө ер нь рекордер Франц рекорд гэх лейбл дээр дуугаар гаргасан гэсэн шүү дээ. Нэг цомон гаргасан бас EP Fairy гэдэг нэртэй сонсч үзээрэй. Тэнгүүтээ манай лейблийн гişүүд боссууд гэх юм уу те ахлахууд гэх юм уу Beatport-ийн сан хоолойд найзууд тэгэл холбож өгсөн бид нарыг нэг байхгүй шүү дээ. Электрон хөгжинд бол тэгээ электрон хөгжмийн ертөнцид ямар нэг артист, ямар нэг лейблтэй яг юм хатуу харьяалагддаг. Манайх болохоор яг одоо флаш гаргаж ирж байгаа. Зүгнээс тэр флашн дээр нэг дууны фонограм байгаа. Nie, давай так.
Сэлмүрат өлмөнчил болсон. Би хий сонсоод нөө саяны дуу юу нэ тэгээ бас гаргаагүй дуу байгаа. Одоо үгийн үг мөгийн бичиж дуусгаад тэгээд хоолоо моолгоо бичүүлэл гаргах санаатай байгаа. Үгүй. Ер нь тэгдэггүй. Ямар ч үед оршгүй тийм хөгжим яг юм мэдэрлээ тэгээ шууд бичнэ гэсэн тийм юм байхгүй. Ингээд жишээ нэг юм наацчод ч юм уу. Ингээд шууд явж хөгжим бичгүй. Тэрнтэй яг адилхан. Яг сууж байгаа л тухтаа суугаал тэгээ төлөвлөж жагаад хийдэг юм. Энэ өмнө хийгдсэн бүх юмуд тийм. Саяны хөгжим найзуудтай гэртээ сууж байгаа л тэг жоохон гой санагдал хийсэн. Энэ бол араат юм байлаа.